Энэ бол энгийн эргэн доржийн охин Инхрима. Энэ бол эрх мэдэлтэн доржийн охин Инхрима. Эрх тэгш нийгэмд энэ хоёр адилхан. Эрх чөлөөтэй иргэн. Хоёр Инхрима хувийн биесэн сэрхэлдэг. Гэвч энэ хоёрт нэг ялгаа бий. Эрх мэдэлтэн доржийн охин Инхримагийн компани бэлтгэлээс сарын өмнө шууд эхэлнэ. Энэ тухай энгийн эргэн доржийн охин Инхрима огт мэдэхгүй. Энгийн эргэн доржийн охин Инхрима энэ тухай дөнгөж сая л мэдэж байна. Тэр бэлтгэлээ эхэллээ. Хоёр Инхрима хоёулаа цагтаа материалаа өгнө. Гэхдээ энд бас нэг ялгаа бий. Эрх мэдэлтэн доржийн найз тендерийн шалгаруулалтанд орно. Бэнэ? Санаа зовлтгүй. Ах нь аавтай ярьчихсан байна. Таныг би гомдохгүй. Мэдээж эрх мэдэлтний охин Инхримад давуу боломж байсан тул компани тендерт ялна. Тендерийн үрлэг. Тендерийн бичиг баримт хизээ авах вэ? Бүрдүүлэх бичиг баримт. Тавигдах шалгуур. Хэнд хандах вэ? Хизээ шийдвэр гарах вэ? Шалгаруулах журам. Комисс сонирхлын зөрчилгүй. Зөрчлийн талаар санал гомдлоо. Хэн гаргах вэ? Шалгаруулалтын дүн гарлаа. Муу нүглээр зарим хэрэг бүтээх бий боловч магад сайн мэргэд түүнд үл дурал юу? Эрдний сан Субаш. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүлийн нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдах ажиллагаа ил тод байна.